Тухайлах юм бол одоо манай дотоодын компаниудын өрсөлдөх чадвар, за энэ хорио цэрийн асуудал, тарифын бус саад дотгоруу, төлбөр тооцооны асуудал гих мэдчлэн одоо энэ хэлцээртэй холбоотой маш олон асуудлууд байгаа. За тэгээд энэ тал дээр бол улсын хурлын гишүүд бол маш ихээр санаа зовж байна. Энэ танхимч гэсэндээ тийм уур амьсгал ажиглагдж байна. Тэгээд эргэлзэж байгаа. Дотоодын зах зээлтэй хамгийн гол нь санаа зовоод байгаа. Тэгэхээр ийм их эргэлзээ, тэнэгэлзээ байхад манай сайд нар бас юм дөрвөө бухшиг. Гэхдээ та нар ойлгохгүй байна. Та нар албаар эсрэг юм яриад байна. Энэ бол манай улсад маш их юм ашигтай хэлцээрээ гэд бас дайраад байх нь бол зохимжгүй санагдаад байна л та. Яад вэ гэхэлэр бид нар чинь хамгийн нэн түрүүнд одоо дотоодынхаа зах зээлийг хамгаалах, бас энэ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, Монгол хүмүүсийнхээ ажил орлогыг бодох ийм үүрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр албаар тэгж ингэж эсрэгцээд байгаа юм бол байхгүй гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд яамнаас бол манай талд ашигтай л гэдэг байгаа. За тэгээд яг хоошоо юу зарах юм гэхлээр нөгөө мах ноос ноолуур гэдээ дуусчихаа. Бид өнгөрсөн хугацаанд бол зөндөө олон компаниудтай бас ярьлаа. За Монголын бас томоохон махан бүтээгдэхүүн боловсруулагч компанитай ярьлаа. За та нар хоошоо мах гарга гэвэл хичнээн мах гаргаж чадах уу гэсэн чинь сардаа 200 тонныг махижиж гаргана гэж. Тий. За би ярьсан юм л ярьж байна. Тэгэхээр одоо жишээлбэл 50-60 сая малынхаа тоо толгойг үржүүлээд 150 мянган тонн гэсэн хийсвэр тоо гаргаж ирээд тэгээ тэрийг тооны машин дээр бодоод явж болохгүй шүү дээ. Бидний одоо бас нэг зах зээлийн чинь хязгаарлагдж байгаа хүчин зүйлүүд бас байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хэрв бид нар жишээлбэл өөрсдийгөө сорж үзьгээд байгаа юм бол нөгөө л нэг Япон руугаа яригадаад байгаа. Тэр Европын холбоо руу ч гэсэндээ тарифгүй бас гарах боломжууд байгаа. Гэтэл өмнөх байгаа боломжуудаа ашиглахгүй ээжиж одоо ингээд цоо шинээр нэг ийм оруулж ирчээд зөндөө хэрэгэлзээ байхад ингээд дайраад байгаа байхгүй да. Тэр чинь л айгүй хэцүү нөхцөл байдалд үүсгээд байгаа. Жаргалан гишүүн энэ Монгол Улсын засгийн газар өөрөө мэдээд сайн дураараа нэг асуудал хөндөөд тэгээд тэрнийхээ араас улаардаг тохиолдол юм байдгүй юм л та. Заавал их хурлаас гарсан баримт бичиг, их хурлаас гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлдэг ийм үүрэгтэй. Тийм учраас бид нар нэг айхтар одоо дөрвөө бохшиг зүтгэж байгаа зүйл байхгүй штэ. Энэ алсын араа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилтын 4-4-т байгаа юм. Орцсон. Одоо ингээд энэ 6 жил болж байна. 21-с 30 онд хөрш орнуудыг дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх Оросын холбооны улсад чөлөөт худалдааны хилцээр хийх гээд ингээд орцсон. Худалдааны интеграцид нэгдэх. Тэний чинь бид нар биелүүлэх үүрэгтэй шүү дээ. Тэгээд дээр нь одоо Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2-ийн 5.1, 3.2-ийн 5.3, 3.2-ийн 5.4-т та нар энэ эдийн засгийг солонгоруулаа, эдийн засгийн харилцааг тэнцвэржүүлгээд үүрэг өгсөн шүү дээ. Тэгээ үүргээ бид нар биелүүлэх гээл зүтгэж байгаа хэрэг байхгүй та. Үүргээ ямар нэгэн аргаар биелүүлъя л гэж. Мэдээж их хурлын гишүүн бол үүрэг хүлээхгүй байж болно л доо. Засгийн газрын гишүүн бол үүрэг хүлээдэг байхгүй та. Үүрэг хүлээх гэж энэ албан тушаал дээр бид нар очсон. Ард түмэн харж байгаа, их хурл харж байгаа. Тийм учраас бол бид нар үүргээ биелүүлж байгаа шүү. Засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4-2.11-д бүр нэрээрээ байгаа. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хилцээр байгуул. Одоо бүрэн эрхийн хугацаа чинь ингээд 8-9 сар боллоо гэж жаргалан гишүүн бид нарыг загнаад байгаа. Тэгэхээр бид нар хизээ байгуулах юм гэрээг. Гэхдээ эн чинь энэ үйл ажиллагааны хөтөлбөр тусгасан. Одоо та 2 жилийн дараа надаас нэг хийж нөгөө чи яасан бэ? Юу нөгөө батлагдсан юм минь чи яага хийдгүй юм бэ гэд. Тийм учраас хийж байгаа хэрэг шүү. Тэгтээ бид нар Монголдо ашигтай байдлаар энэ гарсан бичиг баримтууд бол 7 хэмжиж нэг огтлсон бичиг баримтууд. Энэ бичиг баримтууд бол яг үндэсний үзэл санаагаа дэмждэг. Монгол улс хэрхэн цаашаа босч ирэх вэ гэдгийг олон эрдэмтэн мэрэгд олон улс төрийн намууд нийлжээж гаргадаг ийм л бичиг баримтууд. Тэгээ эднэрийг бид нар биелүүлж байгаа шүү гэдгийг нэгдүгээрт хэлмээр байна.